энэ нэг бүдүүлэг соёлгүй тэгээ дүрмээ мэддгүү замын хөдөлгөөн зөв оролцож сураагүй жолооч нараас болоод бид нар ингээд нандинж төрүүлсэн хүүхдүүдэд ингээд ална гэдэг бол маш их харамсалтай зүйл. Өнөөдөр би ингээд явсан кино плейсаа ингээд аавынхаа үргээ биелүүлж байна. Тэгээ ялангуяа ийм цэцэрлэг сургуулийн орчимд бол заавал анхаарал болгоомжтой байгаад хурдаа эртнээс хасаад зам тавьж өгөөд явах хэвээр. Нүдэнд гарц харагдах юм бол хурдаа хасах хэвээр. Энд хүүхд гараад ирчих магадгүй шүү гэдэг зүйлийг бодмоор байна. 5 архан минут л хэмжээ байгаа байхгүй. Тэгэхээр 5 архан минут хэмнэхин төлөө ингээд эрсдэлтэй алхам бүү хийгээчээл гэж хүсмээр лээ. Нэг замын хөдөлгөөнд оролцож байгаа жолоочтой саад очруулах бухимдал үүсгэх. Одоо ингээд сигналын чимээ амар их байгаа та нар ч гэсэн сонсож байгаа бах. Энд чинь ингээд машин тэргээ ингээд буруу байрлааснаас л болоод ингээд бие биендээ ингээд бухимдаад ингээд байж байгаа тийм. Өөртөө ингээд бусдыг хийх ёстой гэж тийм ёстой гэдэг зүйлийг айгүйх ярьдаг. Тэгсэн мөртлөө өөрөө би ингэх ёстой шүү. Би ийм хандлагатай байвал зүгээр шүү гэдэг зүйлийг ярихаа болцсон. Нэг хүн 10 хүн нөлөөлөн тэр 10 хүн цаашаа 10 гэсээр хагаад нөлөөлөл бол яг нэг хүнээс л эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ерөөсөө өөрсдөө л бүх зүйлийг эхлэх ёстой юм байна. Тэ хин нэг харах биш. Хин нэг ийм зүйлийг хийх ёстой биш тэ. Бид нар ингээд өөрсдөөсөө л эхлэх ёстой л гэдэгт бол 100% санал нийлж байна. Соёл танаас эхлэн